Facebook-ийнхаа найзуудын энэ өдрийн амрыг ярив. Сүүлийн үед бол ажлын ачаал ихтэй байгаа учраас тэр болгон одоо Facebook руу орж найзуудтайгаа холбогдож, санал бодлоо, комент бичиж өдр чадахгүй байна. Би одоо энэ удаа та бүхэндээ хандаад Монгол Ардын хувьсгалт ном, Монголын үндэсний арчилсан шударгаас эвсэл энэ удаагийн 2012 оны улсын их хурлын сонгуульд ямар мөрийг хөтөлбөртөд оролцож байгаа юм бэ гэдэг талаар ярив. За би бол сүүлийн үед өөрийнхөө талаар давчгаа хэлэхэд Монголын үндэсний арчилсан номын ерөнхий нарийн бичгийн даргын зэрэгцээ Монгол Ардын хувьсгалт ном, Монголын үндэсний арчилсан номын шударгаас эвслийн удирдах зөвлөлийн гишүүн. За дээрэс нь эвслийн төв штабын орлогч даргын ажил хийж байгаа шүү. Тэгээд эвслийн төв штаб гэдэг бол эвслээс нэр дэвшсэн бүх хүнээ одоо дэмжиж ажиллах, сонгуулийн кампанийг үндэсний хэмжээнд, улсын хэмжээнд зохион байгуулах, амжилтанд хүргэх ийм зорилготой сонгуулийн байгууллага. За энэ утгаараа бол маш их ачаалалтай байна. За ачаалалтай байхын зэрэгцээ бол бас ингээд их сэтгэл хангалуун, их урам зоригтой ажиллаж байгаа. Ягаад гэвэл хүмүүс бидний одоо мөрөн хөтөлбөрийг маш их сонирхож байна. Маш олон уулзалтууд болж байна. Ирж одоо талархаж байна. Та бүдгийг сонгуулиар дэмжинэ. Та нарыг бол одоо гаргаж ирье гэж ярьж байна. Тэгээ энэ бол үнэхээр ажлын урам өгөх сайхан зүйлээ. За бид хөтөлбөр рүү оръё. Хөтөлбөрийн үндэс гэдэг манай энэ лого эднэр гоёо. Хараалаад. Гоё газ. За ингээд би та бүхэнд давчхыг ярьж өгье. Ер нь манай хөтөлбөрийн гол юм нь юу юм гээд. Тэгэхээр эхлээд бид нар бол урийга гаргасан. Ер нь ямар урийгатай энэ удаагийн сонгуульд орж байгаа юм бэ гэж. Бид нар шудраг байхтай эвтэй байхтай хүчтэй гэдэг урийгатай орж байгаа. Тийм урийгатай орж байна. За ингээд дотоод харуул та. За. Басна. Окей. За тэгээд дараад нь улс оронд юу болчиход байгаа юм бэ? Яагаад бид нарыг дэмжих болов? Яагаад манай мөрийн хөтөлбөр бусдаас эрсдэс ялгаатай хийгдэж чадав гэдэг өөрөө их чухал асуудал. Тэгэхээр улс оронд юу болсон юм бэ? Бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Өнөөдөр шударгасны гажуудал үүссэн байж байгаа. Энэ гажуудсан орон зайд алигарх дэглэм тогтсон байж байгаа. Алигарх дэглэм тогтоод улс оронд юу болов? Хууль боллоо. Гадныхны эрх шиг, үндэсний эрх шигээс илүү болчихлоо. Баялагын шудраг хуваарлалт гажигдсан байна. Бизнесийн шудраг хуваарлалт гажигдсан байна. Баян хоосны ялгаа хитрхи их нэмэгдсэнийг хүн болгон мэднэ. Төр төс алдагдаж байгааг бүгдээрээ харж байна. Нийгмийн тогтвортой байдал алдагдах аюулын өмнө байгаа шүү. Энийг бүгд анхаармаар байгаа. Төр яагаад дампуурлуу? Шалтгаан нь юу юм? Төр яагаад ийм байдалд оров? Шалтгаан нь төр төвтэй биш, иргэн төвтэй биш, нам төвтэй төрийн тогтолцоо бий болчлоо. Бүгд хүлээн зөвшөөрөх байх. Нам төвтэй төрийн тогтолцоон дотор намууд алигархчсан тийм байдал бий болчлоо. Намуудаар дамжиж төр алигархчлаа. Өнгөрсөн 4 жилд манан гэдэг ийм одоо алигарх төр үнэхээр хэлбэрээ олчлоо шүү дээ. Тэв учраас Монгол төр хайчваа. Нөгөө одоо цайс хүнийхээ дээжиг өргөдөг, төрийн өмнө сүлд өршөө гэж өргөдөг энэ төр хаана байна? Итгэж болдог төр хаана байна гэж хүмүүс төрийн эрэлт гарчаад байна. Төрийг хайж байна. Итгэж болох тийм төрийг хайж байна гэж хэлээ л да. Алигарх дэглэм юугаараа буруутай юм? Яг шууд хэлье. Тэд нар нүгэл хийсэн шүү. Ямар нүгэл хийсэн? Оюу толгойг найр тавьж өгсөн. Үнэндээ хэлэхэд 5 толгойг хувааж авсан. Ядуурлыг улам нэмэгдүүлсэн. Үндэсний соёл уламжлалыг уландаа гიშгсэн. Төр ард түмний ариун холбоо тэр итгэлийг алдруулсан. Хууль ёсыг уландаа гიშгэж улс төрийн хэлмэгдэлд эхлүүлсэн. Энэ бол тэдний зүгээс үйлдсэн хамгийн том нүглүүд. Ийм учраас алигарх ийм дэглэмжсэн төрийг хүмүүс итгэж чадахгүй байна. Тийм ч учраас жинхэнэ Монгол төрийг, итгэдэг төрийг хайж байна. Итгэж болдог төр нь бас иргэндээ итгэдэг тийм үйл ажиллагааг өнөөдөр хэн болгон хөсөмжилж байна. Тийм ч учраас
Монгол Ардын хувьсгалт ном, Монголын үндэсний арчилсан номын шударга ёс эвсэл Монголоо аврах 5 хувьсгал гэсэн ийм мөрийн хөтөлбөрийн гол зүйлээ олон түмэнд танилцуулж эхэлж байна. Бид нар улс төрийн хувьсгал хийнэ гэж хэлж байгаа шуудхан. Олигарх дэглэмээс тэгжиж сална. Шударга ёсны хувьсгал хийнэ. Ард түмний хяналтыг тогтооно гэж хэлж байгаа. Эдийн засгийн хувьсгал хийнэ. Тэгээд монголчууд баялагтаа эзэн суун гэж бид нар хэлж байгаа. Нийгмийн хувьсгал хийнэ. Тэгжиж өрх бүрийг ажилтай, орон байртай болгоно гэж хэлж байгаа бид нар. Улс төрийн хувьсгалуудыг яаж хийх юм бэ? Сонгуулиар салъя. Ман ан гэдэг олигархуудаас сонгуулиар салнаа. Ингээ улс төр бизнес хутгалдсан энэ ашиг сонирхлыг салах эрх зүйн орчныг бид нар бүрдүүлнэ. Олигарх дэглэм дахиж тогтох үндэс суурийг устгана гэж бид нар хэлж байгаа. Үндсэн хуулийг шинжлэх талаар ард нийтийн санал асуулга явуулна гэж бид нар хэлж байгаа шүү. Үндэсний хуралдай, улсын баг хуралдайтай тийм 2 танхим бүхий парламентын танхим байх ёстой гэж үздэг. Үндэсний эрх шиг бол бүхний дээгүүр байх ёстой гэж үздэг. Үүний дотор хууль дээдлэх ёсноос ч дээгүүр байх ёстой. Тэгэхгүй бол гадныхны хийж өгсөн хуулийг хууль дээдлэх ёсгүй тэрийг өмнөө бариад ахтай зэрэг гадныхан манай олигархуудад захиалга өгөөд манай олигархууд тэр захиалгыг Монгол улсын хууль болгож батлаад дараад нь чи хууль дээдэл гэж хуулиар баялагийг маань цөлмөх, хуулиар Монголыг маань колоничлох ийм бодлого явагдаж байгаа. Тийм учраас үндэсний эрх шиг бүх эрх шигийн дээр эренбэлэгдэх болно. Шударга ёсны хувьсгалаар бид нар төрөө шударга болгоно. Ард түмний хяналтын тогтолцоог бий болгоно гэж хэлж байгаа. Дээр үеийн ардын хяншилгаараа төстөө юу гэж надаас асууж илээ. Бацрагдарга та нараа юу бодож энийг бичсэн хийсэн бэ гэд. Тийм ээ, ер нь төстэй төр шүү. Яг барууны одоо байдгаар бол нөгөөд омбудсмен гээд ардын итгэмжит ээлжгээд тодорхой хүмүүсээс өөрийнхөө одоо итгэмжлэлийг авч чадсан хүмүүс тэр ард түмний хооронд ажилдаг, ард түмний нэрийн өмнөөс хяналт тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Тэгэхээр ард түмний хяналтын тогтолцоог бий болгоно гэдэг нь энэ юм. Бид нар эдийн засгийн хувьсгал хийнэ гэж байгаа. Оюутлогын гэрээг Монголын эрх шигт нийцүүлэн өөрчилнө. Тавталгын ордыг ард түмний мэдлэлд авна гэж хэлж байгаа шүү. Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн боловсруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтланаа бид нар. Бизнесийг шударга хуваарлж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж байгаа. Энэ бизнесийг шударга хуваарлах маш чухал. Яг үнэндээ одоо улаан хайдар маш их хэмжээний хоримтлал хийсэн компаниуд бусад салбарынхаа бизнесийг унгаж байгаа. Энэ нууц биш. Мөнгөөр зөгч чинь. Өнөөдөр Улаанбаатар гэхэд яг нарийн дээрээ бол бас салцсангүй жижиг зах зээл. Энэ дээр бүх одоо үндэсний компаниуд аваа оролдож, хоримтлал хийх гэж оролдож байна. Хамгийн нэг томорцсон бусад бүх салбаруудаа мөнгө зөхөж орох замаар өөрийнхөө монопол байдлыг хадгалах ийм байдал явагдаж байна. Жижигүүдийг өнгөж байна. Зарим нь бол энийг жамсны үзэгдэл зах зээл ингэдэм аа гэж тайлбарлах гэж байна. Энэ ёстой бороо. Монголын төрийн нэг үүрэг бол бизнесээ хуваарлах ёстой. Бүгдээрээ халбагдаж болдог тийм галт тоотой байх ёстой шүү. Тэрээс хэдхэн шангаар утгаа далга болцдог байж болохгүй. Нийгмийн хувьсгал дотор юу хэлэх гээд байна? Өрх бүрийг ажлын байртаа байнгын орлоготой болгоё гэж бид нар хэлж байгаа. Өргөө Монгол хүн гэдэг хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа. Бага дунд орлоготой иргэдэд зориулсан тэрийн орон сууцны сан байгуулна гэж хэлж байгаа. Эрүүл мэндийн үйлчлэгийг олон улсын түвшинд хүргэж чанартай найдвартай болгоно. Энэ бүхэлдээ хамгийн одоо нийгмийн хувьсгалын зангилаа асуудлуудын дотор багтсан байгаа. Оюун санааны хүрээнд бид нар юу хийх гээд байна? Ямар хувьсгал хийх юм? Бид нар ёс суртахууны хүмүүжилд суурилсан тийм боловсролын тогтолцоог бий болгоно гэж байгаа. Өнөөдөр мэдлэгтэй хүмүүс, англи хэлтэй залуучууд олон байна. Тэглээгээд хулгай буурахгүй байна. Тэглээгээд янз бүрийн гэмтэргийн нөхцөл байдал олон бүр одоо хүндэрж байгаа болохоос биш. Сайжирч нийгэм доктортой хүн амьдрах аюулгүй орчин сайжрах тийм байхгүй байна. Тэгэхээр зөвхөн мэдлэг цуурлна гэдэг нэрэн дор тэр мэдлэгээрээ дамжуулж юу ч хийж болдог. Ямар ч ёс чудаггүй аашаар гаргахад бэлэн харин ч одоо гадна дотны янз бүрийн мэдээлэл төр толгойн муу ажилдаг, буруу ажилдаг ийм хүмүүжлийг боловсрол гэж хэлэхгүй. Бид нар бол ёс суртахууны хүмүүжил цуурлна. Ах дүүнрээ халамжилдаг, аав ээжигээ хүндэлдэг, өргөдөг, дээдэлдэг, улс орондоо хайртай, төрдөө итгэдэг. Гэхдээ итгэдэг төр байсан цагт шүү.
бие бинийгээ дэмждэг, Монгол эх орнороо бахархдаг, ангийнхаа багшийг хүндэлдэг, дээдэлдэг, чин сэтгэлээсээ багш минь дээ гэж хэлж чаддаг тийм шавнар байх хэрэгтэй. Тийм оюутнууд байх хэрэгтэй. Тийм учраас ёс суртахууны хүмүүжлийг хуучин уламжил дээрээ суурилсан тийм байдал руу оруулж чухамдаа ийм боловсролын тогтолцоо Монгол хүн Монгол эх орондоо эзэн байх болцоог олгоно. Бид нар өөрх гэрийг төрийн амин эрдэнэ болгоно гэж хэлж байгаа шүү. Тийм ч байсан билээ уламжлаа харуул. Өөрх гэр гэдэг нь энэ бол амин эрдэнэ. Өөрх гэрлөө харсан эдийн засгийн, нийгмийн халамжийн маш том цогц бодлого явуулахаар бэлтгэж байна. Ингээ бүхэлдээ бол Монгол соёл иргэншлээ хамгаалан хөгжүүлэх ийм үйл явцыг бид нар хэлнэ. Тэгээ бид нар ингэж байгаа. Хөх Монгол минь сэрээрээ, хүн ард минь нэгдээрээ гэж хэлж байгаа шүү. Ингээд 6 сарын 28-нд хувьсгалт сонгуул хийя. Монгол том өөрчлөлтийг эхлүүлье. Монгол хүн эх орондоо эзэн нь байдаг энэ хувьцыг гартаа авъя. Саналаа шударгаас эвсэлт сануулга мананд өгөө гэж бид нар хэлж байгаа. Би энэ сүүлийн харуулах юм. За ингээд Facebook-ийн найзууд маань бас янз бүрийн байдлаар бүгдээрээ дэмждэг, зөвлөдөг, саналаа хэлдэг, та нартай их баярлагдах шүү. Энэ сонгуулийн үед бол Facebook-аараа дамжаад дандаа мэдээлэл солилцож хамт байх болно. Тэрээс гадна зарим маань бол бас ингээд Бацраг ахаа, Бацрагэ гэд хүрээд ирдэг, утастдаг, заримдаа сайхан зав гарч байгаа үед маань ярьж суудаг энэ болгон дандаа их сайхан байдгаа. Бүгдээрээ хамт байж ээж, бүгдээрээ хамтран тэмцэж амжилтанд хүрнэ. Ер нь бол хувь хүний сайхан харилцаа, бие бинийгээ дэмждэг, биенээсээ мэдээлэл авдаг энэ зүйл чинь хамгийн нандин зүйлүүдийн нэг. Би хувьдаа энэ одоо Facebook дээр би болсон хүмүүстэй харилцдаг энэ харилцаа